За бид аймгийн засаг даргын тамгын газрын геолог уул уурхай хариуцсан мэрэгжилтэн алтан цэцэгтэй үзэгч та бүхнийг уулзуулж байна. Тэгэхээр Ховд аймгийн дуут буйнт сумд иргэд олон тоогоор бас хууль бусаар алт олборлож байна гэсэн энэ мэдээллийг бол та бүхэн цахим орчноос олж харсан байхаа. Тэгэхээр энэ одоо ер нь ямар учиртай юм үйл ажиллагаа явагдаад байна вэ? За иргэд энэ дээр бас нэлээд одоо хохирох төлөвтэй байна гэсэн ийм мэдээллийг мэрэгжлийн байгууллагуудаас бас анхааруулж сэрэмжлүүлээд байна. Яагаад иргэд хохирно гэж иргэд өөрсдөө одоо ухаж байгаа нөхцөлд харин ч хожж байгаа юм шүү гэсэн ийм эргэлзээтэй асуудлын зангилаг та тайлж өгөхгүй юу? За Ховд аймгийн буйнт болон дууд сумын нутаг дэвсгэрт 2026 оны 2 сарын 23-ны өдрийн сонгон шалгаруулалтаар ашигтмалтуул газрын засны газраас одоо 14729 гадал бад одоо Метори Транс гээд компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшихээр одоо ингээд авсан байгаа. Одоо яг энэ иргэдийн ухаж байгаа энэ буйнт сумын нутаг дэвсгэр буйнт сумын Нараа Хархан багийн нутаг дэвсгэрт одоо ухаад байгаа газар нь болохоор одоо энэ тусгай зөвшөөрлөөр олгогдсон тэр аж ахуйн нэгжийн талбайд одоо ийм үйл ажиллагаалд өнөөдрийн байдлаар явагдал. Хайгуулын одоо тусгай зөвшөөрлийн дагуу 14725 зууны тэг 5 га талбайг одоо эзэмшиж байгаа энэ компани тухайд одоо үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Энэ тусгай зөвшөөрөл нь хэдэн оны хэдэн сарын хэдэнд гараад одоо хэдэн жилийн хугацаатай одоо хүчинтэй байх юм. 26 оны 2 сарын 23-ны өдөр сонгон шалгаруулалтаар тус аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг авсан 3 жилийн хугацаатай гэсэн үг. Тэгэхээр одоо энэ аж ахуйн нэгж нь болохоор 3 сард хайгуулын төлөвлөгөөгөө ашигтмалтуул газрын засны газраар батлуулсан гэдэг нь мэдээлэл ер нь байгаа. Одоо цахим юугаар ороод харахад хайгуулын төлөвлөгөө бол батлагдсан байгаа. Харин орон нутгтаа бол ирж ажиллаагүй. Яг тэгээд сум орон нутгтаа одоо хайгуул хийнэ, байгаль орчныг хамгаалах хэмжээний төлөвлөгөө батлуулъя гэдэг бодлоор өнөөгийн байдлаар ер нь ирээгүй. Яг энэ талбай одоо энэ хууль бусаар алт олборлоод байгаатай холбоотой ер нь бол сумаас нь болон цагдаагийн байгууллагаас тэгээд манахаас болон энэ аж ахуйн нэгжтэй бол холбогдсон. Тэгэхээр энэ бол одоо цаанаасаас нөгөө хөрөнгө оруулалт янз бүрийн ингээд байдлаар болоод яг тодорхой ирэх хугацаа нь бол мэдэгдэхгүй байгаа. За энэ одоо талбай дээр тухайн одоо хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компани нэг ч одоо шон нэг ч одоо хурц шороо одоо хүндээгүй байхад иргэд одоо энэ газар дээр нь очиод одоо хууль бус олборлтыг хийж байгаа юм. Би ярианыхаа асуултынхаа эхэнд танаас асуусан шүү дээ. Иргэд энэ дээр үнэхээр олборлт хийж байгаа юм бол хожих байтлаа яагаад хохирох юм хуулийн дагуу нөхцөл нь бүрдээд байгаа юм бэ гэсэн энэ асуултанд та ямар мэдээллийг иргэд олон нийтэд сэрэмжлүүлэх болгож өгмөр. Энэ орд нь болохоор өөрөө нөгөө юуны орд. Чулуун орд. Одоо яг энэ ухаж байгаа талбай нь. Тэгээд одоо яг нөгөө нүдээр харагдаад шууд угаагдаад гарах гарцаас тиймэрхүү багтаа. Тэгээд нөгөө ашигтмалтуулын одоо жишээ нь алтны хуульч өөрөө хариуцлага өндөртэй учраас иргэд одоо эд хөрөнгөөрөө шахах эсвэл цаашлаад бүр хуулийн хариуцлага одоо хүлээж одоо баригдах ч юм уу эсвэл машин тэрэг одоо оролцсон тоног төхөөрөмжөө хураалгах маш өндөр дүнгээр мөнгөний төлбөрөөр хохирох магадaltaа. Энэ дээр болохоор нөгөө энэ одоо ухаж байгаа талбай нь болохоор буйнт сумын одоо иргэдийн цуслангийн бүс нутаг. Тэгэхээр одоо буйнт сумаас болохоор 4 сарын 9 сүүлээс хойш буйнт сумын одоо тэр Нараа Хархан багийн засаг дарга, иргэдийн урлагийн дарга, тэгээ буйнт сумын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч эднэр бол одоо ингээд тэгээд цагдаа нар нь буйнт сумын өөрсдийнх нь тэгээд удирдлагууд нь бол ер нь одоо иргэдийнхээ одоо малчтынхаа бас бэлчээр нутгийг бас ингээд шууд одоо ингээд иргэдэд нинж ач юм уу шууд ингээд ухуулаад ингээд төнхүүлээд иргэдийнхээс амар тайван байдлыг алдагдуулахгүй тулд хяналтыг бол тогтмол хийгээд одоо цагдаагийн байгууллага бол ер нь бол байнга гомдол мэдээллийн дагуу бол хяналт шалгалтын ажил явагдаад одоо хавраас хойш нэлээ олон машин тэрэг одоо энэ юутай холбоотой журамлагдсан нэлээ олон хүн хуулийн хариуцлага хүлээгдээд одоо шалгагдаад явж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд нүдэн дээр ингээд харагдаад гарахгүй байгаа юм дээр бас иргэдийг ингээд явж өөрийнхөө эд хөрөнгө янз бүрийн байдлаар ингээд битээ охироосоо л гэж хүсэж байна л да. Ашигтмал газрын тосны одоо газраас олгосон тусгай зөвшөөрлийн эзэмшигч юм компани талбай юм шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань энэ дээр яаж одоо оролцож яаж одоо ажил үргийнхаа дагуу хамтарч ажиллаж байгаа юм бол? Энэ сонгон шалгуулалтаар тусгай зөвшөөрөл олгоцсон учраас аж ахуйн нэгж өөрөө одоо талбайгаа
хамгаалж хариуцах хэрэгтэй байхгүй. Одоо энэ нэвдрэлд ороод байгаа ер нь бол дараа нэгэд яригдах юм бол аж ахуй нэгж одоо ер нь бол нөхөн сэргийн байгальд учирж байгаа хохирлыг ер нь аж ахуй нэгж хариуцна гэсэн үг. Нэгэнт цонгон шалгуулалтаар талбайгаа авцсан учраас яг нөгөө хууль бусаар ашигтмал олборлоод ингээд нийтийг хамааруулад иймэрхүү асуудал үүсээд байгаа яг аж ахуй нэгжний газар дээр ирж ажиллаагүй нөхцөл учраас яг энэ дээр цагдаа хяналтаа хийгээд энэ хууль бус гэдгийн үднээс бол ажиллаад явж байгаа л гэж байна. Хууль бус олборлолт хийх нөхцөлд газар одоо нутаг бол их хэмжээгээр одоо сүйдэж яадаг. Тэгэхээр таныг очиход үнэхээр тийм сүйдэлд орсон газар нутгийн хэмжээ томорч байгаа ч гэдэг юм уу, олон тооны одоо нөх үүссэн ч гэдэг юм ийм нөхцөл байдал ажиглагдсан уу? Би чинь сарын өмнө очисон. Намайг сарын өмнө очиход уулыг одоо нэг яг ингээс нь ингээд дээд орой хүртэл нь ингээд яг хөрсүүдийн бол ингээд сэндийчлээ хайцсан. Яг уулны дээд хэсгээс нь бол ингээд нилээ ингээд гүнрүүлсэн маягтай ухсан байсан. Тэгэхээр одоо наа ч юм бол ингээд нөгөө өдөр болгон гэж байгаа. Заримдаа болохоор ингээд өдөрт хэд ч гэлээ бараг 30-40 машин очиж гэн гэдэг чинь нэг машинд 3 хүн гэчээр 150 баг зарим өдрүүдэд бол ингээд эргүүлүүд нь ингээд боломжтой бол ингээд тогтмол гараа явж байгаа нөхцөл төр болохоор баг иргэд очиод ийм хэрэг. Тэгэхээр өдөр тутам ингээд хүн очиод байна гэдэг чинь талбай өвдөгж байгаа. Сарын өмнө гэдэг чинь одоо бол нэлээд дээрээсээ уул орцсон байна гэдэг мэдээллийг Бонц сумын байгаль орчны байцаагчаас авсан. Миний хувьд болохоор одоо ингээд хайгуулын одоо энэ тусгай зөвшөөрөлтөд аж ахуй нэгж өөрөө талбай дээрээ ирээд үйл ажиллагаагаа явуулж явах юм бол би одоо энэ жил одоо хэдэн өрөмчүүд хэдэн тууш метр ямар ажил хийхээр төлөвлөгөөтэй байгаа яг тэрний дагуу тэр ажлаа хийж гэнэ үгүй юу гэдгийг л хяналт явах үүрэгтэй байхгүй. Ховд аймгийн засаг даргын тамгын газрын геолог уул уурхай хариуцсан улсын байцаагч Алтан цэцэгтэй үзэгч та бүхнийг уулзуулаа. Тэгэхээр Ховд аймгийн буйнд дууд суманд бол нийтдээ нэг 147,729 нийтийг 5 га талбайг бол алтны одоо хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших ийм зөвшөөрлийг бол нэг компанид олгосон байгаа юм байна. Мэдээж тэр компанийн нэр бол Метро Транс компани юм байна. Тэгэхээр энэ компани бол өнөөдрийн байдлаар яг хайгуулынхаа тусгай зөвшөөрлийн дагуу хайгуулын үйл ажиллагааг бол эрхлэн явуулаагүй байтал одоо нутгийн ард иргэд за бусад одоо аймаг сумдаас бол ихээхэн хэмжээний хууль бус одоо алтны одоо олборлагчид алтны хайгуул хийж байгаа хууль бус одоо иргэд ирж ихээхэн хэмжээний талбайг одоо сүйтгэж байгаа гэсэн мэдээллийн дагуу бид холбогдох мэргэжлийн байгууллагуудаас тодорхойлолтыг авч хөрвүүлээ. Дараагийн дугаарт за аймгийн цагдаагийн газраас бас яг энэ талын мэдээллийг хүргэхийг зорих болно.